За сайн байцгаана уу? Намайг Баясгалан гэдэг. Би Монгол Улсын их сургуульд инженер технологийн сургуулийн ногоон эрчим хүч инженерчлэлийн тэнхимийн бэлтгэгчээр ажилладаг. Буднаар Солонгос улсын Конкугийн их сургуульд магистр докторийн зэргийг цахилгааны инженер мэргэжлэр төгссөн байгаа. За миний би 2023 оны 2 дугаар сард Австрали улс зохион байгуулагдсан Монгол Улсын эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн богино хугацааны хөтөлбөрт хамрагдсан байгаа. За бидний хамрагдсан хөтөлбөрийн хувьд бол маш өөр өгөөжтэй хөтөлбөр байсан. Австрали улс бол Монгол улстай зарим талаараа маш төстэй, нүүрсний ариу их нөөцтэй, түүн дээрээ суурьсан эрчим хүчний үйлдвэрлэл хангамж нь нэлээд нүүрсээс хамааралтай байсан бол сүүлийн жилүүдэд сэргээгт эрчим хүчний үйлдвэрлэл нийлүүлэлт маш огцсон, маш нарийн төлөвлөгөөтэйгээр үе шатгаар нэмэгдүүлээд өнөө үед бол 50-аас илүү хувийг бол нарны эрчим хүчнээс, салхины эрчим хүчнээс, уснаас гэх мэтлэн хангаж байгаа. За цаашдаа 2050 он гээд ногоон эрчим хүчээр 100% хүлэмжийн ялгаруулдаггүй тийм болох зорилт тавиад байж байгаа юм лээ. Ер нь бол манай улсын одоо ирээдүйн эрчим хүчний инженерүүд за техникийн талаасаа одоо энэ сэргээгт эрчим хүчийг хөгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээлүүд үүсч болох вэ? Тэрийг Австралийн жишээн дээр суралцсан туршлага одоо мэдлэгээ эх орныхоо эрчим хүчний ирээдүйн хөгжилд нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж харагдсан. За Австралид яг энэ богино хугацааны хөтөлбөрт хамрагдсанараа миний хувьд болохоор илүү практик тал руугаа ямар чиглэлээр ажиллах зүйтэй вэ гэдгийг төлөвлөгөө гаргаж тэр чиглэлээр зорилго тавьж ирсэн байгаа. Эрдэнэ микросүлжээний судалгаа хөгжүүлэлтийн төвгээд өнгөрсөн жил одоо судалгааны төв байгуулсан байна. За энэ бол бас л яг энэ сэргээгт эрчим хүчийг тархмал хэрэглэгчид ойр байдлаар ашиглаж болох, төлөвлөж болох энэ чиглэлээр бол яг сургалт судалгаа хийх юм зорилготой төвийг байгуулсан байгаа. Түүнээс гадна яг энэ хөтөлбөрт хамрагдсанаар одоо энэ салбарын залуучуудтай маш сайхан нэтворк сүлжээ болоод эднэртэйгээ одоо мэдгүй чадахгүй зүйлээ харилцаа хаалцдаг, хамтарч ажилладаг юм сайхан баг хамт олон болсон байгаа. За ялангуяа инженерчлэлийн чиглэлээр Австрали улсад сурах одоо зорилготой мөрөөдөлтэй байгаа залуучуудтай хандж хэлэхэд Австрали улсын тэтгэлэг хөтөлбөр бол мэдээж хэрэг хэлний шаардлага, IELTS-ийн оноо шаарддаг. За бас нэг хамгийн гол шаардлага нь болохоор эх орондоо төгсөөд 2-оос баггүй жил одоо ажилласан байх ёстой гэдэг тухайн мэргэжлээрээ. За энэ ч гэсэн өөрөө маш том давуу тал болдог. Австрали улс төгсөөд мэргэжээд эргэж ирлэхэд улс орныхоо нөхцөл байдлыг сайн ойлгосон. Манай салбарт ямар шийдвэрлэх асуудал байна, хүндрэл бэрхшээл байна. Тэрийг ажиллах хугацаанд мэдэрсэн, ойлгоцсон хүмүүс бол илүү амжилттай сурах, судалгааныхаа чиглэлийг зөв тодорхойлох юм боломж үүсдэг. Залуучууд маань одооноос эхлээд хэлээ бэлдэх, за тэгээд хөтөлбөрт хамрагдах юм зорилготой бас одооноос бэлдээд эхлэх нь зүйтэй хаа гэж хэлмээр байна.